Сам санаа бүгд энэ орой минь түргээ өнөөдөр бит хоёрын ярих сэдв бол монголчууд эснээсээ ингээд амны бэлгээс хашны бэлэг гэж ярьдаг байсан шүү дээ. Тэрүүнтэй адилхан ээж хүний үг хүүхдэд яаж нөлөөлдөг талаар бэлтгэн хүү дахиад бас бэлэн болоод байна. За юуны түрүүнд бас ингээд мэдээж уур уцааргүй хүн гэж байхгүй. Тэгвэл бас ээжүүд бас хүүхдэд загнахтаа бас өгийн муухагаар хэлдэг ч юм уу те хин нэгнтэй хасцуулдаг ч юм уу хүүхдээ итгэхийг гоочлоод авах юм бол хүүхэд бас өөртөө итгэлтгүй болд юм байна. Тэгээд багтаа ингээд өөртөө итгэлгүй ингээд өссөн хүүхэд том болоод өөртөө итгэлтэй болно гэж ер нь бас хэцүү юм байна тий. Тиймээс ер нь бага ахтаа ингээд бас хүүхдээ одоо муухагаар хэлэхгүй байх хэрэгтэй. Одоо нүуний хүний үг хүүхдийнхээ одоо өөр хүүхдийнхээ зам мөрийг одоо заадаг, нээдэг гэдэг шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан тэгээд бас хүүхдээ үргэлж сайхан зүйл хэлээ те мэдээж ингээд уурлаж болно. Тэгвэл заавал ингээд сэтгэлд нь бас ингээд орохдол хүүхдийн гомдтол нь ярих гэхээсээ илүү зүгээр бурууг нь ойлгуулад эвтэйхэн хэлдэг ч юм уу те. Тийм нэг удаа алдаа гаргасан мэн дахиж битгий ингээрэй гэдэг ч юм уу. Тэгэж бас хэлж зөвлөх хэрэгтэй байна гэж бодсон. Хэрвээ одоо их хүн үрдээ сайн сайхан зүйлийн тухай бодож одоо сайн сайхан үгийг хэлдэг бол тэр зүйлийг нь одоо дууддаг. Хэрвээ муу мухаа үг одоо уурандаа ч юм уу тий одоо юм бухимдалтай хүүхэд нь буруу зүйл хийс үед хэлэх юм бол тэр муухай зүйлийг бас ингэж дууддаг гэж үздэг юм лээ. Тийм болохоор одоо аль болох тий өрөөхтэй юрөөж сайн сайхан үгсийг хэлж зам мөрийг нь одоо тэгшилж явах хэрэгтэй гэж үздэг юм лээ. Тийм бага хахад нөгөө ээж нөгөө нэг ханаа төрөндөө ихээр ялч маргааш нь ханаа төрдөг тий. Битгий тэрэг гингүүд яг зөрүүлээд эсрэгээр нь хийчингүүт тий. Яг л бороддөг байсан. За одоо манай залууд одоо ээж нь одоо ээжээсээ тустай байгаа шүү дээ. Одоо ээж нь уцаар ирэхтаа юу гэж хэлж гин, захиж гин. Яг нөгөө хол агуулхаар бас илүү санаа зовно. Тэгэл ер нь ажилласаа игээрээ сайн амарч байгаарэ гэдэг ч юм уу олонтойгоо ивтэй байгаарэ гэл. Тэг миний охин мундаг байгаа шүү гээл тэгдэг. За залуу маань мундаг хүн болох нэ. За баярлаа. Окейгүй бас. Би жоохондоо хэлчихсэн ч шиг. Жоохондоо жоохон хөдөлгөөнтэйсэн. Дайсан зэрэг байсан юм шүү. Дайсан зэрэг үстэй. Аюу амнцар гэсэн. Тэгээ одоо жоохон даруухан гэрэг болчиход байгаа. Тэгээд ер нь манай гэр бүлийнхэн бас надад айгу итгэдэг, мундаг байгаа, сайн байгаа, чадна гэл. Тэгээд хичээл болондоо л гэдэг шүү дээ. Тэгээд хичээжлээ. За хин амны бэлэг одоо үрийн заяаг тэтгэн гэдэг. Тиймээс одоо бүх эцэгчүүдтэй одоо өөр хүүхдтэй хамгийн сайн сайхан үгсийг хэлж урамшуулж байгаасаа гэж хүсье. Баяртай. Баяртай.